Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээрээ бид Монгол контент бүтээгч компани урт хугацааны турш амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй Мамо төсөл болон Мамо хүүхэлдэйн киноны талаар товч мэдээлэлтэй танилцах болно. Хүүхдийн эрт үеийн хөгжил боловсролд эергээр нөлөөлөх зорилготой Мамо төслийг 2016 онд эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 18 анги, 2D, 3D цуврал хүүхэлдэйн кино, 200 гаруй хүүхдийн нэвтрүүлэг, 10 гаруй хүүхдийн дуу олонний хүртэл болгожээ. Эдгээр нь ихэвчлэн Мамо YouTube сувганд байрладаг бөгөөд 2025 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар 410 мянган subscribe, 505 бичлэг, 235 сая гаруй үзэлттэй. Энэхүү төслийн хүрээнд дэх цуврал хүүхэлдэйн кино Мамо нь 3D анимашн загвараар хийгдсэн бөгөөд 3D анимашн нь компьютер дээр 3 хэмжээс дүрсийг амьлуулах үйл явц юм. Эхлээд загварчлал хийж хүн эсвэл объектыг 3D хэлбэрээр бүтээнэ. Дараа нь өнгө, материал нэмж бодит мэт харагдуулдаг. Үүний дараа ясны систем хийж хөдөлгөөн хийх боломж бүрдэнэ. Анимашн шатанд дүрийг алхуулах, өсрүүлэх зэрэг хөдөлгөөн өгдөг. Эцэст нь гэрэл камер тохируулж рендер хийснээр бэлэн видео бичлэг маань бий болдог байна. Нас биеийн төрсэн хүний дадал зуршил, аашсан, 5 хүртэлх насандаа олсон хүмүүжил дээр суурилдаг тул хамгийн чухал насанд нь зөв зүйтэй мэдээллийг өгч байх нь бие хүний төлөвшөлт онцгой нөлөөтэй байдаг. Гэх суурь баримтлал дээр тулгуурлан контент бүтээгчид маань гол дүрийн бааtruуд болох Ами Тами 2 анги бүр дээр өөр шинэ адал явдлуудтай учирдаг бөгөөд амьдрал дээрх зүйлс хөөхөд багчуудын нүдээр ямар байдаг бол үүнээс юу ухаарч юуг сурч мэдэж байгааг маш хөвгчлөлтэй бөгөөд сонирхолтойгоор харуулдаг. Энэ нь багчуудад их хэлээрээ чанартай мэдээлэл авах боломжийг олгож байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн турш энэхүү бүтээл нь хүүхэд бүрийн үзэх дуртай бүтээл байсаар иржээ.